подкастын өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт холбоочин бүсгүүчид өргөдөн ирсэн байна. За та бүхэндээ холбоочдын баярын мэнд хүргэе. Баярлалаа. Бүгд холбоочдын баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдөр холбооны байшингийн галт цогтой бүсгүүчид өргөдөн ирсэн байна. За тэгээд алтан манад хизээнээс яг одоо бахангаад очиж ажилласан би холбоочин болсон түүхээсээ холцооч. За би анх холбоочин болсон түүх бол 1994 оноос эхэлсэн. Цахилгаан холбоо компани гэдэг байхад Баянгарын холбоонд анх тэнд холбоочноор ажилд орж илаа. За тэгээд Улаанбаатар төмөр замтай болон Тохиол холбооны 2 дугаар ангитайгаа холбогдсон түүх маань 2003 оноос эхэлсэн. За 2003 оноос Бахангаа холбоонд ээлжийн механикаар ажилд орж анх холбоочин болсон төмөр замчин холбоочин болсон түүх маань хийжсэн. Тэгээ Бахангаач бас олон жил боллоо шүү дээ. Тэгээ Бахангад одоо ер нь ажиллаад 20 жил болж байна. Ээлжийн механик одоо Бахангаа холбооны инженерээр ажиллаад бас 5-6 жил болж байна да. За Дэмбэг маань. За би бас 1990 онд төмөр замын техникум төгсөөд яг 7 сарын 1-нд 42 Тохиол холбооны 2 дугаар ангид ангийнхаа 10 дүүрттэй томилогдсон ирж байсан. За тэгээ 90 онд орж байсан болохоор одоо яг өнөөдөр хүртэл нийтдээ энэ ангитайгаа одоо хөдөлмөрийн гараа ихэлсэн хугацаанаас хойш яг 32 жил ажиллаж байна. 32 жил ажиллахдаа би яг телеграфын тасагтаа дангаараа тий өөр тасаг цэхээр дамжлгүй яг телеграфтаа үндсэн би одоо яг 32 жил телеграфын станцаараа холбоод ажиллаж байна. Тий намайг одоо ингээд 42 дээрхэд одоо хамгийн хад санагдсан юм бол манай захиргаач нөгөө одоо манай холбооны ажил баригдаад байна барилга шүү дээ. Тэрний суурин дээр юм намхан шар байшсан байхгүй. Тэгээд тэр 42 дээр ингээд 10 хэдүүлээ ингээд ирэхэд аюугаа хүлээж авч байсан. Тухайн үед манай ангийн дарга ядам суран дарга байсан юм. Тэгээд болсон учраас томлог ихч байсан. Үеийг нь хорооны дарга нь болохоор наран гэдэг ихч байсан. Тэгээд бид нэрийг ингээд 10 хэдээр ингээд чагсааж жагаад бид нарт ингээд баяр хүрээлтэй. Одоо та нар ингээд манай 42 ажилтан боллоо гэх ингээд бид нарт ингээд үнэнх юмыг бол тэр аюугаа сэтгэлд хоногдсон. Одоо ч гэсэн ингээд тэр үеийг бодоход яг тэр намхан байшин маань тэр хүлээж авч ирсэн хүмүүс маань яг нүдэнд одоо ч гэсэн ингээд байнга үзэгддэг шүү дээ. Тэгээд ерөн шижээ хоёрт ингээд орснороо ингээд хүний амьдралын бүхэл сайн сайхан бүх юм би одоо ангитай ингээд тий хамт ингээд өнгөрөөж ирсэндээ маш баяртай. Хоёрт орсон тийм. За мөхт болно. За би чи 2010 онд төмөр замын дэд цаад өгсөн. 10 онд хажууд очсон манлах холбоонд ингээд ажлын гараа авсан. За тэмчи очиод одоо лазер яг ээлжийн механикаар ажиллаж байгаа. 19 онд бүхэн инженерээр ажиллаж байгаа. Одоо 12 жил яг лазер явж байна. Манд нэрээр тийм мандал дээр яг тасралтаа 12 жил ажиллаж байна. Би нэг хэсэг телеграфт ажиллаж байсан яг цахилгаан чинь. Тэгээ телеграфт айгүй хэцүү бас хүний нөө сэтгэл зүйд бас айгүй их нөлөөлж юм санагдаад байдаг. Тэгээ нэг анхаарамжаа уншаал тий 100 пикетээ алтуул яах вэ гэл. Тэр тэгж ажиллах. Яг манай телеграфын ажил чинь галтрын хөдөлгөөнтэй шууд холбоотой тий нэг талдаа. Тэгэл ингээд бидний ч одоо ингээд байнгын ажиллаад хараад гэртээ очин ч гэсэн анхаарамж байнг бодоостой. За өнөөдөр Сэдэн анхаарамж Улаанбаатараас Сэдэн анхаарамж ирсэндээ тий одоо жишээ нь 12 анхаарамж ирсэндээ за Даршнаас Төтгөл анхаарамж ирсэн. За би замаа ир тэр тэрнтэй тулгсан, толгойд тэр тэрнтэй тулгсан гэдэг одоо чинь амгаланд ингээд хүнтэй тулгайг ингээд бодогтой тал игээл явш. Юу илээ гэж та. Гэртээ очианы хүртэл хоолоо яаж явахдаа хүртэл тэрийг бодно шүү дээ. Ер нь байнгын сэтгэл ингээд байнгын анхаарамжиндаа санаа зовоотоо байнгын цонх одоо яг галтрын хөдөлгөөнтэй холбоотой манайхаар явдаг учраас яг тэр нь ингээд бүр ингээд ажилд орсны дараа бүр зүүдэлдэг байсан шүү дээ анхаарамж зүүдэлдэг тий өглөө яагаад ч гэж босоод зүүдэлсэн бол яана гэж үгүй яагаад ч гэж ажиллагаа гүйж шүү дээ нөгөө юм харах гад хараа санаа амарна тийм үе зөндөөш тий ажиллаа гэдэг байхгүй өнөөхөө ингээд зүүдлээд шүн айгу тийм юу аадах. Тэгэхээр би нөгөө зүү хараагийн урнаагч айгу олон жил ажилласан. Урнаагч үрд яа би нөгөө амар ингээд стрессээ зүүдлээд байна гэсэн чинь зүгээр минут их чинь 35 жил ажиллаж зүүдэлж байгаа мó. Яг зүүдэлтэй байхгүй шин анхаарамжаа зүүдлэн ингээд тулгсан мэдээ зэдэг ингээд бүрсэн ингээд өөр ирэхгүй зүүдэлдэг шүү дээ. Тэгээд нэгэнтэй ингээд тулгайгүй юм зүүдэлдэг ч юм уу те ингээд санаанд орчихгүй бол тэгэл унтна гэж яахгүй шүү дээ. Тэгээ манай шоу замын холбоочдоос нөгөө нэг телеграфид амархаар бас яг телеграф өөрөөсөө хариуцаад хийдэгтэй бас яг цахилгаан мэдэн дээр суудаг шүү дээ. Тэгдэг. Ер нь суурь холбоогоо ч хийчдэг те. Суурь холбоогоо ч ер нь шугам замд ажиллаж байгаа улсууд айгүй универсал нэг болдог. Одоо манай механикууд ч ээлжийн механикийн суурь холбооны механик амруу суурь холбооны ажлыг хийх гимсаатын хадуудад явна. За цахилгааны бичээж амархаа дахиад цахилгааны бичээж манай Бахангаа холбооны хувьд болохоор зэрэгс нэлээд онцлог. Гол зам болон савхад замтай. За тэгээд нийтдээ 10 өтөө зэргийн цахилгаан мэдээ дамжуулдаг
Тэгээд тэдний технологи холбооны найдвартай ажлыг хангаж ажилладаг. Яг л сая Дэмбэгийн ярьдаг шиг технологи мэдэн бичмээр ажиллаж байгаа үед яг л тэгдэг байна. За би яадаа өглөө яадаа орой иргэж буцаж гүн өглөө их хүүж ирэн тийм юмнууд зөндөө л байна. Одоо мандал дээр ч одоо хэдэн одоо юу юм хийж байх вэ? Сөрөм утас байна. Сөрөм дээр интернет ямар үйлчлэг яг манай хавцсан хэрэглэгчийн статустай хэрэглэгч нь яг одоо артистер одоо 75% хэрэглэгч. Интернетээр бол 45% хэрэглэгчээс одоо ер нь одоо нөгөө бүр интернет авах боломжгүй газруудтай одоо шилэн кабель, хойдоо шилэн кабель орсноор бас даваа боломжууд үүсээд интернет хавцчин тавьдууд хийгдэж байгаа. Одоо бүр асагдсан тамарч интернет, мобилком интернетээс үжиж байхгүй. Интернетийн тэгж эхэлж байгаа. Интернет хавцууд манай хийж эхэлж байгаа. За тэгээ холбооны ингээ ахлахууд ингээ оролцож байгаа. Тэгээ хамт олноо сайхан танилцуулаад явуулах зүгээр болов гэж боддог. За манай Батанга холбооны хамт олон бол нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй, 1 инженер, за тэгээ суурь холбооны хамт, ээжийн дөрвийн хамттай, цахилгааны бичээч, үйлчлэгч гэсэн 8 хүний оронтой ажиллаж байна. Ер нь бол 1982 онд манай Батанга холбоо байгуулагдсан гэдэг. Тэрнээс хойш энэ орон тогтоогоор явж ирсэн. Манай Батанга холбоонд бол үе үеийн намайг анх ажилд орж явахад үе үеийн сайхан ахмад холбоочд тэрнээсээ бас бид нэр айгүй зүйл суралцаж байгаа. За Үлзий мөнх, Ням сүрэн, Инхбаатар, Мөнх насан, Арднаа гэдэг юм ахмад холбоочдоос их зүйлийг сурч яваад одоо эргээд бид нэ бас дараагийнхаа үеийн холбоочдыг сургаад бодлогожуулаад холбооныхаа ажлыг зааж сургаал явж идэв юм да. Тийм ер нь бол дараагийн үе орж ирсэн холбоочж байгаа холбоо тийм. За манай телеграф тасгийн хувьд гэх юм бол дулаан ажилчны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Нэг хэсэг маань болохоор удирдах телеграф дээр ажилладаг. Нэг нь болохоор Улаанбаатар телеграф дээр ажилладаг. Хоёр хуваагдаж ингээд хуваараар ээлжиж ажилладаг байна. Нийт дулаан ажилчин маань цөмөөрөө дандаа төмөр замын техникум бол ихтэй сургуулиуд төгссөн инженер техникийн ажилчид ажилладаг. Манайх ч одоо яг ахмад ажилчид гэх юм бол Пүрүдэшбай, Эрдэнэчимэг, Пүрүү хорол, Эрхэнбаяр гэдэг ахмад ажилчид байна л да. Гэхдээ одоо яг 3 тэтгэвртэй гарцсан. Бус нь харьцангуй манайх бол ер нь ахмадууд ажилладаг тийм холбооны байшин давуу тал нь манайх чинь шинэ хүн бараг гэхээр тийм туршлага хүмүүс ихтэй. Одоо би ер нь бараг залууд нь орж явж байна. Тийм шүү дээ тийм манайх ч ийм сонирхолтой зураг байна л да. Тэгээ нэг зарим нь бол би үнэхээр мэдэхгүй юм байна. Нэг F2000 бол энийг бол мэдээд байгаа. Тийм энд байгаа тийм. Тийм энийг бол мэдээд. Тийм энийг мэдээд байгаа. Холбоонд энэ одоо яг ямар аппарат вэ? Энэ ста гэдэг аппарат байна. Одоо ингээд яг бичгийн машин шиг ингээд нэгээр ингээд бүсгэж зохино. Энэгээр ингээд тууцан дээр гарч ирдэг. Тийм нэгээр ингээд туншиж гарч ирдэг. Тэгээд яг үгээр ингээд мөр болгож ингээд хэсгэн. Энэ цаваатай. Тэгээд хажууд ийм усттай савтай жаал ингээд цаваад бол мөр амар мохоо мөрөн шүү дээ. Тэгээд анхны цавууных нь үнэртэй. Цавуу нь айгүй мохоо юм үнэртэй. Эхлээд намайг орж ихэд яг нэг юм аппарат байсан. Тэгээд ер нь төд удаагүй солигдсон тий. Энэний дараа энэ Стан 80 гэдэг энэ аппарат олчихсон. Энэ аппарат маань ихлэ бас яг л бичгийн машиныг бодох сайжруулсан арай боловсронгуй цоолт дурын ленттэй энэ дээр ингээд цоолт дурын лент миний одоо телеграфт ороод хамгийн гоё хийх дуртай ажил юм нэг гэдэг цоолт дур уншдаг. Тэгээд тэр цоолт дур чинь ингээд нүг болгон гостой нүг болгон тий тоо явж байгаа байхгүй. Тэгэл ингээд тэр чинь ингээд мэдээ явж байгаа шүү. Тэгээд бид нар цоолт дур дээр ингээд шууд уншдаг. Тэгээд тиймээс цоолт дураар унших аюу гоё хамгийн дуртай ажил маань тэр лент уншаасан. Одоо энэ бас манай яг F2000 яг одоо компьютер шилжихийн өмнө тийм 2000 онд одоо манай бүх компьютер F2000-уудаа компьютер болоод компьютер шилжсэн. F2000 маань бас яг Германы аппарат л та. Ер нь бас ингээд цоолтур хийн, эргэж санан энэ одоо урлагийн линкийн. Тэгэхээр F2000-тай ажиллаж суурхад компьютер дээр ажиллах бас зөвхөн хүүхэд байхад ингэж идэг байсан. Бид одоо энэ аппарат альнаас нь гардаг байсан бол цасан охин болно. Энэ ах уу аль нь F2000 хоёулаа одоо сүүлийн хоёр чинь тийм. Энэ хоёр юм цаалтуртай. Тэгээ цасан охин болохоор тэр нөгөө нэг цасан айгүй гой гарна тий. Тэгээд аавда загчаал тэр нэг цасан ширхэг олоод өгөөч гэж гуйгаал нөгөө авчраал. Тэгээд би чи анги дээр таагаад тэгэл явдаг байлаа шүү дээ. Энэ эндээс гардаг байсан. Тийм. Стана F2002 аппарат нэсээ ингээд үсэг болсон чинь ингээд нөгөө цоодлогдсон шүү дээ. Тэгээд тэр хэрэггүй юм доошоо ундаг. Энэ тусгай хийдэг цоолтор унсан цаас юм хийдэг бас тусгай савтай. Тэгээд тэрийг ингээд хасгаад байдаг. Анх нөгөө ээлжийн механик болоход одоо яаж хийсэн төвөжөлтөд зүйлүүд тохиолдож байна. За анх ээлжийн механик болоод ажиллаж байхад бол бас хөшлөө зүйлүүд их тохиолдсон л доо.
анх би төмөр замд ханган холбоонд ажилд ороод ээлжийн механик гэхэд намайг ерөөсөө манай ахлах бүх насан гэх хүн байсан. Нэг өдөр дагалдуулаад тэгээд шууд ээлжинд гаргацсан. Тэр үед чинь нөгөө төмөр замын сургууль бас яг төгсөгөө шинжлэх ухааны технологийн сургууль болсон болохоор бууж байгаа чинь технологийн холбооны юмдаа мэдлэг муутай. Тэгээд тэрийг мэддэггүй хоёр уцтаар одоо ингээд селектор явуулсан, дэнцгийн холбоо явуулсан, нөгөөх нь тасардан, за нөгөөдгөөс айн туу 62 гээд одоо энэ хуваарлах төхөөрөмж байгаа. Тэр нь ингээд нэрлэлээр дачигнаад ингээд гэрэл анивчаад ингээд нөгөөдгөөс айгаад ахлахыг байн дуудаад байн ээжэн дээр дуудаж намайг авчирлаа гэж загнуулаад тэгжсэн төгөл зөндөө хөгжилтэй юмнууд зөндөө тохиолддог байсан. Тэгээд манай төмөр замд чи ер нь нөгөө хагас сэргийн зохион байгуулалттай хүнд дэгж журам сахилах хариуцлага гэдэг нэг аягуулсан ойлгуулдаг газар шүү дээ. Тийм учраас бас яг нэг ямар нэгэн гэмт саатгах юм бол одоо ингээд дээшгээ босоод диспетчер 4610-аас гээл утастан загнан заримдаа ч одоо уйлна бүр гармаар санагдана. Тийм үеуд бас зөндөө л одоо тэрнээс шантрахгүйгээр өнөөдөр ингээд бас өөрийгөө дайшлаад ингээд холбоочин болоод өнөөдөр өдөө дайны явж байгаа бас айгүйх баяртай байдаг. Хөдөлмөрийн гэрээгээд өнөмлөхөө аваад ингээд харсан чинь нөгөөдөх дээр нь цахилгаан ч ингээд бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр ч одоо яг өнөө цахилгаан ч ингээд тэгэхээр дөнгөж сургалт төгссөн хүүхд чинь тий захилгаан одоо 202 та уц муцтай л ажиллаж бодож байгаа байхгүй юу. Тэгэл яана би одоо ингээд тогон цохиолол өгдөг юм бахта яана гэж хамгийн түрүүнд тэгж айжсэн баг. Үнүүлэх ашиг үн чинь ингээд баярлах байтал чинь захилгаан чинь ингээд хамгийн түрүүнд тийм бодож байсан. Тэгэл одоо яана гэж ингээд харсан зогсчихсон чинь яг манай дэдлээ ангид төгссөн, иш ангид төгссөн, марийнхаа ингээд эмэгтэй надад таарлцсан баг гэсэн. Чи хаана байрлал гэсэн гэлэхдээ би телеграф гинэ гэсэн чинь захилгаан чинь гинэ яана гэл гэсэн чинь өө манай тасаг юм шүү дээ зүгээрээ наа чи нэрэн захилгаан чинь болохоос үг ингээд бичдэг аюугаа цэвэр хайж байна. Би ч одоо нэг шугам замд чинь би нэг гэр бас шал өөр газар байдаг шүү дээ багнуур. Улаанбаатар багнуур дүүрэгтэй. Тэс хөндлөн газар даах удаага явж очиж одоо яг ажиллах гээд очиж илээ газараа. Бас яг очсны дараа байрлах газар ч байхгүй аюу хэцүү тэгэл эхлээд амралтын өрөөндөө байрлал. Одоо амралтын өрөө гэж одоо сургалтын өрөө л гэж байсан юм байна. Тэрэндээ байрлал. Хаана байлах вэ гэж манайд ч бүгдээрээ бодвол. Тэгэл манай нөгөө үйлчлэгч ах манад байлга. Манай ганцхан охинтой гэж аа тэнцээ очиж байрлаж илаа одоо тэгэл ээж нь гарна шинэ хүн мэдээж юугаач мэдэхгүй очиж байгаа сургуулаад төгсөөл. Тэгэл махлагаа бас л бахангаа ахлагтай адилхан. Байг уцаар дуудана, авчирна. Тэгэл тиймэрхүүл үзэх гардаг да. Аах дөнгөж орж байгаа болохоор тийм. Баяр өдөр бас таад маань хүрэлцээрсэн байна. Тэгэхээр холбоочдын баяр болж байгаа юм чинь бас холбооныхондоо зориулаад хамт олондоо зориулаад энэ төрх болов. За ингээд нийт ангийнхаа хамт олонд холбоочдын баярын мэнд болон ангийнхаа хүүхд 50 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За дохиол холбооны 2 дугаар ангийн нийт хамт олондоо ажиллаж байсан ахмадуудтай басгийн хамт олондоо удахгүй болох тий холбоочдын баярын мэндийг хүргэе. Тэгээд түүхт 50 жилийнхаа баярын мэндийг бас давхар хүргэе. За дохиол холбооны 2 дугаар ангийн хамт олондоо болон за холбоочтой ажлын хамт олондоо тасгийнхаа хамт олонд бүгдэнд нь ажлын өндөр амжилтыг хүсье. За тэгэд өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд хамт олонны зүгээс нь та нартай зориулж бяцхан гарын бидлийг бэлдэж надаар дамжуулан та нарт хүргүүлж байгаа шүү. Тэгээд энэ зүйлийг та ядлаа гардуулж өгье. Баярлалаа. Баярлалаа. За тэгээд нар шиг гэрэлтсэн энэ сайхан өдөр бас нар шиг гэрэлтсэн энэ сайхан бүсгүүчүүдтэй ярилцаж зохиод үнэхээр сайхан байлаа. Та эдийнхээ цаашдын ажил хөдөлмөр өртөнд хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Баярлалаа. Та бүхэндээ бас хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За шижээ подкастын удаагийн дугаар их өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай. Улам орны дундуур улсгаа вигатлаад ганцхан зуран ямуулзаад галт тэрийг хурдж явна. Энэ